Эрчим хүчний үйлдвэрийн төсөөл. Cox эрчим хүчний үйлдвэр нь дэлхийд эргүүлэх автоматжуулалтын технологид нийцгүйц дэвшилтэд PLC болон DCS хяналтын системтэй жилд 1 сая тонн Cox үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2 үйлдвэрийн модуль байх ба Cox үйлдвэрлэх явцад ялгарсан дулааныг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Cox-ийн үйлдвэрийн технологийн сонголтыг хийхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, олон жил ашиглагдаж үйлдвэрлэлд нэвтэрсэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бага. Орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан автоматжуулалтын систем бүхий үйлдвэрийн бүтээмж өндөртэй. Үйл ажиллагааны зардал бага байх зэрэг үзүүлэлтүүдэд тулгуурлан сонгосон. Үйлдвэрийн ерөнхий төлөвлөлт. Cox эрчим хүчний үйлдвэрийг хүлээн авах ба бэлтгэх хэсэг, Cox-жуулах зуух, хөргөх, хатаах хэсэг, бүтээгдэхүүний хэсэг, хаягдал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хэсэг, лаборатори зэрэг үндсэн хэсэг дамжлагуудаас бүрдэнэ. Бэлтгэх хэсэг угаан баяжуулсан олон төрлийн өөр чанар бүхий нүүрсийг битүү агуулгад хүлээн авах бөгөөд нүүрсний хэмжээ, чийг, үнслэг зэрэгээс хамаарч 1 мм-ээс бага ширхэглэлтэй нунтаг бэлдэц болгон бутлан нунтаглаж өгөгдсөн харьцааны дагуу хольж битүү галерей бүхий конвейерийн системээр тээвэрлэн нүүрсний цамхагт хүргэнэ. Энэхүү хэсэг нь нүүрс хүлээн авах агуулга, автомат хяналтын жинтэй конвейер, тоос дарах усны систем, бутлуур, шигшүүр, хуваарлах цамхаг зэрэг тоног төхөөрөмжөөс бүрдэх ба үйлдвэрийн тэжээлийн 12 цагийн нөөцтэй байна. Cox-жуулах холц буюу бэлдэц бэлтгэх хэсэгт бэлэн болсон нүүрсийг нэгтршүүлэх, түлхэх, цэнэглэх гэсэн 3 үйлдэл бүхий брикетлэх буюу цэнэглэгч машинд 90% хүртэл нэгтршүүлэн Cox-ийн зууханд ачаална. Зуухны тус бүр нь өндөр битүүмжлэлтэй 2 хаалгатай байх ба 900-аас 1200 хэмээн температурт халаан Cox-жуулсан нүүрсийг гарган авна. Нүүрсийг зууханд ачаалж байх үед зуухны нөгөө талаас боловсруулсан нүүрсийг гарган авах процесс зэрэг явагдах ба цэнэглэгч машины кабинд температур бууруулах тоноглол байна. Зууханд боловсруулан бэлэн болсон Cox-ыг түлхэн тэрэгцэрт ачаалан хөргөх цамхагт даралтад усаар шүршин хүргэнэ. Бүтээгдэхүүний хэсэг үйлдвэрийн шигших хэсэгт хөрсөн Cox-ыг шигшиж ангилах процесс явагдах ба хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн ангилан хадгална. Эрчим хүч үйлдвэрлэх хэсэг Cox-жуулах үйлдвэрлэлийн явцад ялгарсан их хэмжээний хийг турбин генератор ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба нийт хүчин чадал нь 200 мегаватт байх ба дотоод болон бусад төслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг ханган улмаар төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжтой юм. Эко буюу дулааныг сэргээх замаар Cox-жуулах технологи нь зуухны бүтэц энгийн Cox-чсан нүүрсний бага шаталттай их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Автоматжуулалтын өндөр түвшинтэй эрчим хүч хэмнэх байгаль орчны сөрөг нөлөө багтай бүтээгдэхүүний чанар өндөр гардаг антрацит бага чанарын нүүрс сэргийг ашигладагаараа онцлог юм. Эрдэнэс 5-7 хувьцаат компани хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Cox эрчим хүчний үйлдвэрийг бүтээн байгуулснаар шинэ дэвшилтэд болон өндөр технологи дамжуулах, нутагшуулах, ажлын байр бий болгох, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг онцгой ач холбогдолтой.